312 нэртэй энэ хүү удирдлага байна. За энэ хүү гэрлийн удирдлага бол ер нь манай сумдын соёлын төвүүдэд ер нь бол маш их байдаг. За энэ удирдлага маань ажиллагаа маш хялбар амар байдаг. Тэгээ маш их өргөн дэлгэр байдаг. За тэгээ энэ хүү удирдлагын дээр за энэ хүү лед пар за би дэшиг үлгцэн байгаа учраас буулгаж чаддаг байна одоохондоо. За энэ хүү лед парыг хэрхэн яаж ажилуулах вэ гэсэн талаар та бүхэнд зөвлөгөө өгье. За хамгийн гол нь манайхны бас нэг алдаа байдаг. Гэрлүүдийг удирдлаганд код уншуулна гэж ярьдаг. За яг үүний эрэхтэй бол код уншуулах биш. Гэрлийг удирдлагатаа сувгийн зөв тааруулах байдаг. Ердөө манайхан тэгээ сувгийн тааруулахгүйгээр код уншуулна гэж яриад байдаг. Шинэ гэрлэлд. Тэгээс та бүхэн шинэ гэрэл одоо шинээр эрэхтэй бол бүгд өөр сувгатаа ирдэг. За одоо жишээ нь миний хамгийн захын энэ лед пар та бүхэн за харагдах баг юм. B001 гэсэн сувгаар хүлээн авахд бэлэн болсон байгаа. За B001. За миний энэ бусад бүх гэрлүүд бүгдээрээ яг адилхан B001 гэсэн ийм сувгатаа байгаа. За энэ сувг маань яадаг вэ гэхээр би та бүхэндээ бас тайлбар өгье. Энэ B001 гэсэн сувгаар би гэрлийн удирдлагынхаа зөвхөн энд байна. За 1 гэсэн энэ сувгаар удирдна. За энэ 1 гэсэн сувг дотор маань 1-ээс 16 хүртэл дугаарласан гэрлэлтүүд удирдагдана гэсэн үг. 1-ээс 16. За энэ 2 дахь сувг байна. 2 дахь сувг дээр 17-оос 32 хүртэл ийм байдаг. 17-оос 32 хүртэл энэ сувгаар удирдагдана. За ингээд доош тусмаа 16 тоогоор нэмэгдээд явждаг. Тийм ч бас маш олон гэрлийг ганцхан энэ удирдлагаар одоо удирдах болно гэсэн байгаа. Ийм байдаг. За тэгээд хамгийн гол нь бүх гэрлнүүдээ энэ 001 гэсэн сувгад тааруулах хэрэгтэй. За тэгээд зарим гэрлнүүд маань бас үйлдвэрээсээ ч юм уу оноосоо ч юм уу шалтгаалаад зарим нь D001 ч байдаг. За зарим нь C001 ч байдаг. Янз байдаг. Тэгэхээр тэр бүгдийг гэрлийн удирдлаганда тааруулж агаад менюгээ дараад тийм ээ тэгж агаад тааруулж ордог байгаа шүү. За одоо би гэрлийнхаа удирдлаганд гэрлээ хэрхэн холбох вэ талаар хэлэх гээд байна. За гэрлийн удирдлаганд маань энэ хар удирдлаганд маань ийм байгаа. За энэ маань гэрлийн сигнал утас орж иж байна. За энэ тэжээлийн утас байна. За унтраа хасах туршлуур. За энэ хамгийн захын энэ нэг туршлуур байгаа л да. За энэ маань маш их чухал байдаг. За энэ маань яадаг вэ гэхээр гэрлийн утаснууд маань зарим нь хоорондоо хөлн зөрсөн байдаг. За сигналын утас маань гэрэл хоорондын утас альбол энэ сигнал утаснууд маань заримдаа хоорондоо хөлн зөрсөн байх магадaltaй байдаг. Ер нь болж игэл хөлийн зөрүүлэхгүйгээр тавьбал их зүгээр байдаг юм шүү гэж хэлмээр байна. За хэрвээ зөрсөн байгаа тохиолдолд бол энэнгээр энэ конопиг одоо бидний харж байгаагаар бол 100 гар жишээ татхад маас нь 1 дээр орж ирдэг. За тэгээд нэмэх нь 2 3 дээр орж ирдэг байгаа. Маас нь 1 дээр орж ирдэг. Энэ маань 3 жилтэй утас байгаа шүү дээ тийм ээ. Микрофоны утастай яг адилхан. Тэгээ маан папаар ордог. За тэгэхээр энэ маань 3 жилтэй учраас маас нь хасах нь 1 дээр орж ирдэг байгаа. За хэрвээ энийг баруун тишээ болгох юм бол маас нь 3 руугаа шилждэг байгаа. Маас нь 3 руугаа шилжээд 1 2 дээрээ нэмэх нь орж ирдэг байгаа. Тэгэхээр энийг бол болж игэл 100 гар жишээ татсан байх хэрэгтэй. За тэгээд хэрвээ удирдахгүй удирдсан ч ямар нэгэн тоглолттой ч юм уу хөлн зөрчсөн тохиолдолд гэрэл маань ямар нэгэн тоглолттой өөр команд орч юм уу тийм тохиолдол гардаг. Хэрвээ тэгэх юм бол энэ тэргуунд гэрлийнхаа сигнал утсыг шалгах хэрэгтэй. Ер нь болж игэл сигнал утснуудаа бүгдийг шалгаад за маас 1 дээрээ байна уу 3 дээрээ байна уу 2 дээрээ байна уу гэдэг нь бүгдийг нь адилхан яг л нэг зам дээр өгөх хэрэгтэй. Нэг хөлн дээр өгөх хэрэгтэй. За би одоо ингээд та бүхэндээ гэрлийнхаа удирдлагыг асаагаад
За одоо ингэж ассан. Одоо би гэрлээ 001 дээр өгсөн байгаа. Би 001 дээр өгсөн байгаа учраас би нэгийг нэгдүгээр суугаар нэ. За нэгдүгээр сууг нээсэн. За одоо хэрвээ таны гэрлээ удирдлагчийн асуудалгүй, гэрэлчийн асуудалгүй, сигнал утасчийн асуудалгүй боллоо гэж үзсэн бол нэгийг өгнө. Энэ нэгдүгээр зам дээр гэрлийн ерөнхий байдаг. За одоо би хоёрдугаар замыг түлхэхээр улаан асна. За тэнд улаан өнгө асч байна. За та бүхэн харж байгаа. За би одоо хоёрдугаар замаа буцаага буулгалаа. Улаан унтарсан. За энэ шиг харуулъя. Улаан унтарсан. Дахиад хоёрдугаар замаа түлхлээ. Улаан. За ийм байна. За одоо хоёрдугаар замаа хаагаад гуравдугаар зам түлхэхээр ногоо асна. За ногоо өнгө. Та бүхэн харж байна. За одоо гуравдугаар замаа би хаана. За дөрөвдөр цэнхэр өнгө. За цэнхэр өнгө асч байна. За та бүхэн харсан баг. Дөрөв хаалаа. Одоо 5 цагаан. За цагаан өнгө бол миний гэрлэнүүд бол цагаан өнгө нь зарим нэг нь бас зөөврийн улмаас жоох асгаа байсан байгаа. За ийм байдалтай байна. За цагаанаа хаалаа. За одоо энэ дээрээс та бүхэн маань бас нэгэн тохиргоо бас хийж өгье. За энэ маань яадаг гэхээр бүх өнгөө өгөөд за 2-оос 5 хүртэл нэг дээр бол ерөнхий байгаа. Тэгэхээр улаан, ногоон, цэнхэр, цагаан гэсэн энэ дөрвөлнгийн өгчөөд за энэ 6 дахь зам байна. Энэ 6 дахь замаар яадаг вэ гэхээр гэрлийг яг одоо өөрөө гараар тохируулж ажиллуулна гэсэн үг. Энэ маань яадаг гэхээр одоо энэ 6 дахь зам маань гэрлийг зэрэг анивчуулна. Түлхэх тусмаа анивчлалт нь хурдсан. За би эцэст нь тулгсан байгаа та бүхэн харж байгаа. Энэ 6 дугаар зам маань эцэст нь тулахад иймэрхүү байдалтай анивчна. Маш хурдан анивчжээ. За одоо би энийг үйл ялэг жоохон буулгая. За жоохон буулгасан та бүхэн харж байгаа. 6 дугаар зам гэрэл маань иймэрхүү байдалтай анивчна. Бүх өнгө нь зэрэг ийм байдалтай. За одоо дахиад жоохон буулгая. Дахиад жоохон буулгахаар гэрэл өшөө удаан анивчна. Яг зэрэг байдлаар маш удаан анивчна. За ийм байдалтай байгаа. За одоо дараагийнх яадаг гэхээр энэ 782 байна. За 78 дугаар 2 зам маань яадаг вэ гэхээр энэ бүх гэрлээ бас гараар тохируулна. Гэхдээ өнгийн хооронд нь хольж сольдог байгаа. За миний хувьд бол би 7-ог хэрвээ иймэрхүү байлаа тохируул гэрэл ажиллуулахаар бол би 7-ог дээшлүүлээд за энэ тоо харагдж байгаа. Энийг би 170 руу нэлээд дөхүүлээд 170 жоохон гаргаач ч юм уу тавьдаг. Тэгээд хамгийн захын 8 дахь замаар ерөнхий хурдан удаанаа анивчуулж би тохируулдаг байгаа. За хамгийн эцэст нь тавьчих. За одоо ингэхээр ийм хурдан байдалтай өнгөнүүд нь холдож ингэж анивчдаг байгаа. За харж байгаа. За одоо би 8 дугаар замыг жоохон буулгая. За ингэж буулгахаар одоо өнгөнүүд нь удаан холдож асна. За ингэж удаанаар холдож асдаг. За ийм байгаа. За одоо би бүх замаа хаачээ. За одоо би энэ дээр гэрлийн удирдлагын дээр автомат тохиргоо тавих зааврыг та бүхэнд өгье. За автомат тохиргоог бол заавал энэ удирдлагын дээр програмдад нэг осондоо уншуулдаг байгаа. За програм яаж уншуулах вэ гэхээр за энэ гэрлийн удирдлагын хамгийн дээдлийн програм юм. За энэ бичиг нь бас жоохон арилсан байгаа учраас хамгийн одоо энэ захын нэгнүүдийн энэ 3 дахь нь энийг харж байгаа миний бичлэгээсээ хараараа. За програм энийг дараад удаан дарна. За ингэхээр одоо энд ногоон гэрэл анивчиж эхэлж байна. Тийм байгаад. За ногоон гэрэл анивчсан. За ногоон гэрэл анивчна гэж маань програм уншихад бэлэн боллоо гэсэн үг. За одоо би эндээс нэгийг өглөө, ерөнхийг өгцөн. Одоо би эндээс програм уншуул гэрэл тохируулгыг сануулж байгаа учраас эхлээд улаан өгчээ. За улаан гэрэл ассан.
За улаанаа өгчөөд одоо би сануултаа энэ програмын яг доотлих байна. Энд за та бүхэн харж байна уу? MIDI гэсэн ийм товчор байгаа. За энийг дарна. Нэг л дарна. За одоо би эндээс нэгдүгээр зам дээр энэ дээдлийн замуудыг та бүхэн харж байгаа. Энийн нэгдүгээр би улааныг сануулна. За энийг дарахаар уртлын бүх ногоон гэрэл анивчдаг байгаа. За анивчсан та бүхэн харсан баг тийм ээ. За одоо би хаалаа. Одоо ногооноо өглөө хоёрдугаар зам дээр. За харсан баг. За ногооноо өгсөн. За одоо би энийг дахиад мид дарна. Сануул хүртээ. За эддийг дараад хоёрыг дарлаа энд. Энийг хоёрыг дарахаар дахиад улаан ногоон гэрлүүд анивчна. За анивчсан. За ингээд хоёрдугаар зам дээр ногоон санагдсан, нэгдүгээр зам дээр улаан санагдсан байгаа. За одоо би цэнхрийг өгөөл дахиад мид дараад дараад за тэгээд 3 дугаар замыг дарлаа сануулаа. За 3 дээр ингээд цэнхэр гэрэл. За 5-ыг өглөө цагаан гэрлийг өглөө дахиж дараад 4 дугаар замыг санууллаа. За ингээд миний сануулсан дөрөв өнгө маань одоо ингээд болсон. За одоо би эндээс буцаа гарахын тулд програмаа дахиж дарна. Удаан дарлаа. За дээдлийн ногоон гэрэл рүү шилжиж байна. Дээдлийн ногоон гэрэл рүү шилжсэн одоо back ингээд програм нь зогсож байгаа уншилт маань. За одоо би эндээс ерөнхийгөө хаацсан байгаа. Одоо би ерөнхийг ажиллах шаардлагагүйгээр зөвхөн нэгийг дарлаа. За улаан гэрэл ассан. Одоо би 2 зөвхөн ногоо асна. 3 зөвхөн цэнхэр асна. 4 зөвхөн цагаан асна. За ингэж ээлжил дарахаар гэрлүүд маань нэг нэгээр орж байгаа. За би нэг дээр нь буцаагаад авчи улаан дээрээ. За ийм ба. За буцаа улаанаа. За энэ. За ингээд нэг дээрээ байж аг, улаан дээрээ байж аг. За одоо би эндээс гэрлийг бас яаж хялбар байдлаар удирдах вэ гэхээр энд бас түрүүний эд гэдгийн доор авто делит гэсэн байгаа. Энэ авто дээр дарна. Дарахаар энд доотлын ногоон гэрэл авчин. Тэгэхээр энэ маань автомат одоо удирдлагыг шилжиж байна гэсэн үг. За тэгэхээр одоо би энэ хоёр зам байна. Ерөнхий төсөлийн хоёр зам. За энэ маань хугацаа байгаа. За энэ маань ерөнхий гэрлийн одоо хурдан удааны тохируулагч байгаа. Тэгэхээр одоо миний сануулсан энэ дөрвөн зам маань энэнгээр би удирдах ээлжлүүлнэ гэсэн үг. За би жоохон түлхээд хурдан түлхээд өгөхөөр дөрвөн гэрэл маань ингэж ээлжилдэг байгаа. За одоо би жоохон багсгаад өгье. За тэгээд жоохон багсгаад. За ингээд өрчээ. Туснаас жоохон буулгачаар гэрлүүд маань одоо ингээд удаанаар ингэж хөдөлчлөө. За ингээд удаанаар ингээд анивчдаг байгаа. За одоо хэрвээ би энийг тулгаад бүр дээш нь тулгаад ингээд хурдан анивчж байгаа дээр энэ тайм гэдэг буюу одоо энэ хугацааг өгөхөөр хугацаа маань удааширдаг байгаа. За би харъя. За ингээд хугацаа нь удааширсан. Одоо бүр хаагааичаар ийм байдалтай болно. Таймыг хаагааичаар ийм байдалтай болохоор энэ маань бас ингэж ажиллана. За ерөнхийдөө бол энэ замыг үйл ажиллагаал доошлуулад одоо та нар өмнө бол маш олон зам түлхээд 2-3 замаар ингэж удирдахсан бол одоо энэ удаад бол сануулсан байхад ганцхан энэ замаар л ерөнхийдөө хөгжмийнхээ хэмнэлт тааруулаад хурдан удаанаа тохируулаад тэгээ явчихнаа гэсэн үг. Тэгээ ганцхан энэ удирдлагаар л ерөөсөө ингээл одоо жоохон евро түргэн темптэй аяа бол нэг иймэрхүү байдалтай тусах гэдэг юм уу тийм ээ. За тэгээд өөрсдийнхөө мэдрэмжээр л ерөнхийдөө тохируулаад явчихна. Одоо би бол авто дараад тийм ээ. Авто маань энэ тий. Автог дараад энэ ганцхан удирдлагаар л би энэ замаар л одоо би гэрлүүдэд удирдах гэсэн үг.
За нэг иймэрхүү байлтай байна. За одоо би та бүхэндээ нэг юм нэгжгээд дахиад би одоо сануулахаар болоо гэж үү. За одоо би нэг автогоо унтраа. За ингээ унтарч автогоо дараал энэ гэрэл маань унтарч. За би бол түлхүү яаж сануулдаг вэ гэхээр за мэдээж програмаа дарна. Програмаа дараад ерөнхийгөө өгөөд за гэр асаалт бол бүгдийг нээгээд дахиж хаагаар унтарчин. За ерөнхийгөө өгж байгаад би дахиж сануулна. За миний түлхүү сануулдаг зарчим маань бол би улаан ногоо хоёрыг цугч юм уу. Тэгээд дээрээс нь жоохон цагаан өнгө өгөөд ногооно үйл ялгыг буулгаад за нөө ямар нэгэн хурал зөвлөгөөн ч юм уу за хөгжим зогссон тайлсан дээр хөвчлөж гацсан ийм тохиолдолд бол голцоо энэ өнгө их зүгөөрөдөг шаргалдуу баг зэрэг шаарддаг ята за улаан ногооныг үйл ялэг багсгаад цагаантай энэ маань яа тэгэхээр нөө хүний биений шар өнгийг яг гаргаж өгдөг ийм өнгө байгаа. За цэнхрийг өчгөр зураг дарах ч юм уу бичлэг хийж байгаа тохиолдолд хүний нүүр гялааж гэрэл нь одоо зурган дээр ч юм уу өснөө ч юм уу нүүр нь гялтааж харагддаг. Гэрэл цохих ч юм уу тиймэрхүү байдалтай харагддаг. Тийм учраас энэ өнгө бол маш тохиромжтой өнгө байдаг. За тийм учраас би энэ өнгийг нэгдүгээр зам дээрээ хадгалъя. За ингэ хадгалсан. За одоо би дараагийн замыг хоёрдугаар зам дээрхээр би цэнхрээ өгч ногооно хаагаад цэнхрээ өглөө 4 5 2-ыг өгсөн байгаа. За би одоо энийг дахиад мид өгөөд 2 дээр санууллаа. Ер нь бол ингэж өнгийг хольж өгвөл их зүгээрдэг. Миний бодлоор бол за одоо би эндээс улаана хаагаад ногоон цэнхэр цагаан 3-ыг өгье. За дахиад мид дарлаа. За одоо би 3 дугаар зам дээр өгсөн. За одоо би эндээс улаан цэнхэр 2 нийлээд ягаан өнгө гарна. За би энэ өнгийг дахиад сануулъя. Өглөө. За одоо би нэг 3 дугаар зам дээр. За одоо цэнхэр ногоо 2-ыг. За цэнхэр ногоо 2-ыг өгсөн. Дахиад мид дарлаа. За 4 дугаар зам. За хамгийн гол нь уртлын гэрлүү сануулах дарахаар анивч байгаа та бүхэн маань анзаарж байгаа бах. За одоо би бүх өнгөө өгье. Бүх өнгөө өгөөд мид дарлаа. 5 дугаар зам. За ингээд иймгүй байдалтай би 5 зам санууллаа. Өшөөж өнгнүүдээ хооронд нь холиод бас баяжуулж бас болон та бүхэн. За ингээд програмаа дараад гэрлээд шилжүүлсэн. Одоо энд та хүн харж байна Белкофт гэдэг энийг дараад за энэ гэрэл маань авчирна унтарчин. За одоо би ерөнхийдөө хаалаа. Одоо автоогоо дарлаа. За энэ замаа төлөе. За ингэснээр гэрэл маань саяны миний сануулсан өнгөд холилдно. Тэгэхээр арай тод одоо үндсэндээ гэрэлтэж өгнө гэсэн үг. За одоо би автоо дараад энэ гэрлүүд ингэж удирж байгаад хурдан удаанаа тухайн хөгжмийн хэмнэлт тааруулаад удирж байгаад дуу зогсон тийм ээ. Дуу зогсоод хөтлөж гарч ирэх болно. За тэгвэл би яах вэ гэхээр энийг шууд хаагаад нэг дээр өгөөд нөгөө шар гэрлээ гаргаж ирнэ. Нэгийг өгөөд. За хэрвээ энэ маань жоохон чулдаад байвал би одоо 5 дээр бүх өнгө өгсөн байгаа. 5 дээр дарлаа. За 5 дээр өгөхөөр энэ 501 гэж гарч байгаа. За би 1 дээр өгөхөөр энэ маань 101 гэж гарч иж байгаа. Ингээд бас энэнгүүрээ бас контрол хийгээд хараач бас болох юм байгаа юм шүү. За 5 дээр өглөө 501-ийг өгсөн. Ингээд бүх өнгө ингээ асна. За одоо би эндээс буцаад хөгжим дугуурлаа гэхэд зөвхөн энийг төлөвлөж чинь. Зөвхөн энд ганцхан нэг замаа төлөхөд гэрлэнийхээ хөгжмийнхаа хэмнэлээр өөрсдийнхөө мэдрэмжээр ингээд гэрлээ тоглуулчих болох юм аа. За тэгээд өнөөдрийн бичлэг ингээд энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд дараагийн бичлэгээр та бүхэндээ би энэхүү DMX 512 энэхүү хараа удирдлагын дээр за энэ гэрэл байна.
За BM 230 буюу Mac. За энэ Mac-ыг энэхүү удирдлагын дээр хэрхэн яаж ажилуулах вэ гэсэн бас нэг цаа нэг богинохон бичлэгийг та бүхэндээ хүргэнэ. Тэгээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд та бүхний хүндэтгсэн Сэлэн аймгийн Шаамар сумын Дулаан тосгоны соёлын төвийн бүжгийн багш Хөрлбатар гэдэг хүн байна. Тэгээд энэхүү бичлэгүүд хэрвээ та бүхэнд мань таалагдж байвал бас шеэрлээд аваарай. Тэгээд шеэрлж аваад шууд компьютер руугаа татаад авчвал бас их зүгээр шүү. Тэгж байгаа хэдэн нэгэн өдөр ч юм уу би бас тухайн фэйсээс тухайн бичлэгүүдэд устгахвал та бүхний шеэрлж авсан бичлэгүүд маань устгах магадaltaй. Тийм учраас шууд татаад компьютер дээр хуулаад авсан юм зүгээр байдгийг шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр түр уулзтаа түр баяр таа.